5,000 төгрөгөөр идэж уух унаа машин бүх зүйлсээ болгох тийм чаленж авсаж үзүүлээ зөө. За энэс авчи. Сайн уу, шинэ бичлэгтээ тавтай морил. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би юу хийх гэж байна вэ гэхээр бүтэн өдрийн турш 5,000 төгрөгөөр идэж уух унаа машин бүх зүйлсээ болгох тийм чаленж хийх гэж байна. За тэгээ би яагаад ууланд байж ийзээ гэхээр хэдүүлнийх нь хамгийн ихний активити болохоор ууланд гарах. За тэгээ ууланд гарахад ямар зарлагтай вэ гэхээр ямар зарлаггүй. Автобусны 200 төгрөгийн ингээ хасагдсан. Тэгээд одоо хэдүүлээ ууландаа гарцгаая. Би бараг л гарч ийн. Түгэндээ зүгээр л гэрээсээ ус хийгээд аваад гараад ирсэн усны савтай юм ус. Тэгэл болоо. Мен яваад би зодосаа нэг ор та Окей. За миний ус анх ийм байсан бол одоо ийм болсон байна. Тэгээд халуун маань халууцаад үсээ боочихлоо. Nick Eggsha Zorak Durod Ugjasiana. Та нэг юм гайхаж иж магадгүй юугаа хийж ууланд явж байгаа юм бэ гэх юм бол цаг өнгөрөөх гэж ууланд гарч ийна. Өглөө юм идээгүй явж байгаа шүү зөө. Тэгээд уулнаасаа бууж ирчээд юм хүмүүний идэж уухны бараа шараа бодноо. Яагаад химэг байл та. Жишгэл бэрч штэ. Oh, nice. Oh my god. Look at that. Өдрийн өндөрлөгөөс харахад ер нь бол нэлээд гарч ирсэн. Та бүхэн тарагч байгаа гэж найдаж чинь тэгээд ер нь бол эндээсээ буцахаар шийдлээ. Ер нь ядарч гин. Одоо хэдүүлээ энэ тэр өндөрлөг рүү гарчаад ерөнхийдөө бол буух үйл ажиллагаанд орё. За сүүлийн өндөрлөг шүү. Воо, за. Одоо энэ шиг болчих юм уу? Үе нарийн өндөр юм. За ингээд энэ өндөрлгөөсөө ингээд ер нь бол буцахаар шийдлээ. Болидо одоо ер нь цаг маг орой болж байна. 123. За сая уулаасаа буугаад ирсэн. Одоо хэдүүлээ автобусны буудлал руу явж автобусанд сууж хот руугаа орцгоё. Мөнгөгүй болохоор автобуснаас өөр сонголт угаасаа байхгүй. За зарим гасан. Би тэгээд яаж 5,000-аар хоол идэх вэ гэж бодож байгаад Анагийн нэг бичлэгийг саналаа л та. Би танад үзүүлье. Өлсөж өгөх гэж байгаа үедээ яаж амар их хоолыг үнгүй идэх вэ? Энэ маш амархан. Та ер нь бол эмээгээд очиход болно. Би ч намайг дуудаж таараа. Тэгээд эмээгийн руугаа очихоор боллоо. A few minutes later. Эмээ. Та үнгүй хоол өгөх үү? Үнгүй хоол өгөх үү яа гэж. За үний юм байна хэдүүлээ. Жон байж байгаа уулзцгаая. Манай гэрийн халуун тасарсан, ээлж нь болсон. Тэгэхээр би гясаа эмээгийн үсээ гочлаа. Одоо хэдүүлээ үнгүй хоолоо идэцгээе. So this is love. Амсаж үзүүлээ зөө. Раунд 2. Өнөөдөр нөгөө аваач дааг хийсэн ба. 2 hours later. 3,000 үлдсэн байгаа штэ. Тэгээд тэрийгээ юу нь л үж дуусгая. Харахаасаа өмнө юу хийгээд их дэлгүүр дотор аваад очиж байгаа. Тэгээд түрүүн би тэд хоол идсэн. Би амар цадсан байгаа. Одоо жишээ нь бекрийн юм олж идээ. Тэгээд дэлгүүрийн бекринээс үзтгий. За энэс авчи. Энийг сая авсан ч юм штэ 1890 гэдээс нь 2000 ирсэн. Тэгээд одоо хэдүүлсэнд нь 910 төгрөг үлдсэн. Тэгээ энийг юудаас задлаад ямсчих. Шууд ингэж байгаа л нэг авсчих. Аргуана. Усуугаах юм.
За энэ данаа гэх юм бол ямартай 10-аас 8. Айгуу л юм байна. Одоо хэдүүлэх нь шүү дээ. Энэнд нийтдээ 914 аа. Тэгээ хэдүүлийн энүүгээр юу хийх вэ гэхээр за энийг ингээд жоо ингээд барай авчи заяа. Тэгээ жоо хөргөж байгаа дамсч үзье. Мадуу мадуугийн мөнгөөр такси өгч чинь тэгээ хэвлээ. Дүүхэн мөнгөөр такси барай гэртээ уулзъя. За ингээд маш амжилттайгаар гэртээ ирсэн. Тэгээд сая такси ясан чинь өнөөдрийн миний нийтээ үрсэн бүх мөнгөтэй адилхан 5000 гарсан заяа. За тэгээ явахдаа өнөөдөр 5000-аараа хэдүүлээ 2000-аар заримыг авч идлээ, 2000-аар ийм капкейк авч идлээ. Тэгээд 900-аар цай авч уулаа. Үнэхээр амжилттай байлаа гэж бодож юм. Миний хувьд бол 8 цаг гадуур гарсан байна. Тэгээд 8 цагийг 5000 төгрөгөөр тэсэж болдог юм байна. Тэгээд энэ цагаан амсч үзье заяа. Би ихтэй сайн амссан л та. Энэ болохоор зүгийн бол цэцэргантай цай. Тэднийг сахар амт идэхгүй зүгээр л цэцэрган зүг юм бол. Гэтэ би усын нарийн ихтүүлсэн юм шиг байна. Энэ хоёр нийлээд 10-аас 10. Энэ болохоор 10-аас 5. За ингээд энэ удаагийн бичлэг ингээд дуусчихин. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Танд сэтгэл ярилт комментээр үлдээгээд лайка дараа. Тэгээ subscribe хийгэй. Сара покарай. Bye.